За ер нь маш олон хурал дээр анзаарлаа. Сүүлдээ нөгөө асуулт асуулж санал хэлж байгаа төлөөлөгч нь өөрөө юу асуулаа гэдгээ марттал, ямар санал хэллээ гэдгээ марттал ингэж хариулж байгаа энэ хүмүүс ингэж асуудлаа ингэж яг оновчтой хариулж чадахгүй байна. А гэд асуухаар Б гээ хариулаад байгаа юм. Маш товчхон тодорхой асуултанд ингээд цаашдаа одоо ажил хариуцж байгаа, ажлаа төлөөлж байгаа хүмүүс хариулж ямар байна. Нэг бол ажлаа одоо гүйцэд мэдэхгүй байна уу? Эсвэл бол албаар ингэж одоо ингэж бөөрөн хийлж асуултанд хариулт юм болов. Сая сандаг сүрэн төлөөлөгч асуулаа шүү дээ. Тэгээ асуултуудыг бас дутуу хариулж байна. Энэ төсөл бүтлгүүтвэл яг хэн хариуцлага үлээх юм бэ гэдэг дээр хариулт хэлсэнгүй сая. Нийслэл үлээх юм уу? Эсвэл тухайн аж ахуйн нэгж нь үлээх юм уу? Тэгээд 6 жилд өртгөө нөхөх 6 жилд өртгөө нөхнө гэж хариулсан шүү дээ түрүүн. Тэгэхээр жилд 100 сая долларын өртгөө нөхөд явах нь шүү дээ гэж ойлгоцсон. Тэгээ сая болохоор бас л ингээл өөр хариулт орж ирж байна. Тэгэхээр цаашдаа төлөөлөгч нарын асууж байгаа асуултанд маш тодорхой хариулт өгчөмөр байна. Ингээд маш бөөрөнхий хариултууд орж ирж байна. Сүүлдээ юу асуулаа, ямар санал хэллээ гэдгээ эргэлзэлтэл марттал нь ингэж одоо төөрөгдүүлж бөөрөнхийлж ингэж асуултанд хариулах юм. Тэгээ ийм байдлаар явах юм бол ер нь асуулт асууж санал хэлэх ер нь шаардлага байгаа юм.